манай аавыг төлөвлөлт гэдгийг чи аль хэдийн мэддэг болсон байх. Аав маань нэг сургууль захиргаанчин хийдэг. Би ааваараа их бахархдаг. Тэр их чамбай хүн л дээ. Манай гэр бүлийнхний хуучин өмсөхгүй хувцснуудыг угааж, эндүүдээд сайн дурын байгууллагад хаваачиж өгдөг. Ээж маань энэ үед их л баярлаж байгаа шиг санагддаг. Аав маань эрүүл чирэг, гоё биштэй. Энэ нь тэр амралтын өдрөөр гэрийнхээ ойргууж мягмар ба пүрэв гарагт гар бөмбөгийн дугууланд явдагтай холбоотой гэж би боддог. Гэхдээ зарим үед аав миний уурыг хүргэдэг. Саяхны нэг явдлыг сануул би ангийнхаа нэг хүүтэй муудалцаад гэртээ ирэхэд тэр намайг өмөрж юу ч хэлээгүй. Харин ч тэр хүүд талархаж байгаагаа хэлээд надад хандаж "Охин минь 7 хэмжиж 1 огтол гэдэгтэй хүүд уурлахаасаа өмнө сайтар бодоорой" гэсэ. Уг нь тэр хүү бид хоёр үргэлж хамт хичээлдээ явдаг юм. Тэр өдөр намайг хүлээхгүйгээр явчихсан байсан. Уур хүрээд учрыг асуусанд "Би чамайг хүлээсээр олон удаа хичээлээсээ хоцорсон. Чамайг эвгүй байдалд оруулах байх гэж бодоод хичээлээсээ хоцрох болгондоо багшид янз бүрийн шалтгаан хийж аргалдаг байсан шүү. Үнэндээ чи энэ удаад л багшид хоцорсон гэж загнуулаа гэж бодож байх. Угтаа бол чи ийм бодолтой байсаар байвал үргэлж багшид загнуулахгүй яваад тань гэсэн үг үү?" гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үедээ би уур хурж байсан боловч аав яагаад тэрхүү талархаад байгааг ойлгохыг хичээж намайг ботход их л олон зүйлийг амжуулдаг мөртлөө надаас илүү завтай, тайван харагдах түүнийг хараад нэгийг ботсон л доо.